Загсанд одоо хүн та сая харгал үүжлээ. Энэ хоёроос өөр одоо юм идэгч оролцогч байд юм. За яг манайд бол энэ хоёртой дүүцүүлэх хэмжээний одоо юу өгдөг те нөлөөлөхөөр тийм ахтар хүчин зүйл бол байхгүй. Өөр амтны хувьд бол яг манайд одоо энэ хоёроос давж нөлөөлж байгаа хүчин зүйл нь уул уурхай нөгөө төмөр энэ голын ус багасахгүй тэр чигээр голын ус багасчвал тэр голд байгаа бүх загсал дахиад багасж шин 100 литр усанд 10 загас байсан бол тэр чинь 100 литр усанд 10 загсараа л байна шүү дээ. Тэ? Тэнгүүтэл тэр чинь 50 болчвол тал нь өөр тийш явчихна, тал нь нөгөө төлөөж байгаа. Тэр ийм нэг 3 үндсэн том нөлөө одоо яг манай улсад 40 мянган одоо загас агнуур сонирхдаг хүн байд юм болтой юм байна те. За тэгээ энэ 40 мянган хүн болвол жилд нэг тодорхой хэмжээгээр одоо хээр гараа загас байх хүсэл сонирхолтой. Тэгээ тэр хүмүүсийн агнж байгаа агналт одоо манай Монгол орны загасны нөөц даатсан дээр одоо яг ямархуу нөлөө үзүүлдэг юм. Ер нь манай Монгол орны загасыг одоо тоолж бүртгэсэн цагаас өнөөдөр яг ямар түвшинд байгаа вэ? Загсны бие хэмжээ жижигж ийн гэвэл энэ олборлолт агнуур их явж байна л гэсэн үг ерөөсөө. Ягаад? Хамгийн дөрөв том загснууд өмхөд. Ер нь ингээд тэр яв хат маанууд нь томууд нөмхөд. Тэрийг нэг хүн авчиж тэр дараагийн үе гарч ирж штэ. Тэрнийх нь 60 см том байлаа гэхэд дараагийнх нь 50. За тэнгуүтэл маргааш нөгөөдөр юм уу ингээд хугацааны дараа 60-ыг аваа авчихсан штэ. Тэнгуүтэл хугацааны дараа дахиад 50-ыг хүн аваа авчиж байгаа. Ингэсээр байгаа нөгөө загсны ус хурдаа давчиж байгаа. Тэг агнуурын хурд. Тэр нөгөө загас томрох боломжгүй бол. Тэр нөгөө дандаа ийм жижиг хүчтэй загас. Тэгэл нэг жоохон 10 см нэмээд 5 см ихлэхээр нэг нөхөр авч. Тэгэл дахиад нэг юм те дараа жилийнх. Дахиад нэг 5 см-сгээр дахиад нэг нөхөр авчдаг. Загас байхгүй болохоор яг юу болох юм? Загас байхгүй болохоор энэ шим болон шим бус бодис эргэлт гэж байдаг штэ байгаль дээр. За шим гэдэг чинь одоо ингээл те бүх өвс ногоо хорхоо шавж энэ. Энийг эргэлт тасарчиж байгаа. За. Усанд одоо ингээд гаднаас ямар нэгэн бит за хорхоо шавж орлоо гэхэд тэдний бүгдийн загас иж байгаа те. Бүгдийн зэвэрлээд ингээд энэ шим болон шим бус бодисын эргэлт тасархаар усны шанар өөрөө муутчихдаг. Одоо ингээд бүх юм тоотлогоон дэвэл тэр ус маш гоё тунгалаг. Хорхоо шавжинч яг тоогоороо, жарахаач тоогоороо, зэв хадранч тоогоороо, туланч тоогоороо гэвэл тэр ус маш гоё тунгалгаар ингээд олон жил оршин тогтч чадаад байгаа тэнцвэртэй болохоор. За тэдэн санжаас дээш загсыг их сүрхт барин үйлдвэрлэх байдлаар гэлдэг шүү дээ. Үйлдвэрлэх байд. Юмнууд бол байдаг. Гэхдээ манай яг энийг барих гэхээр аюу хэцүү. Ялангуяа хэрлэн дээр. Бид нар чи эхний жил 40 хэдэн загсны зөвшөөрөлтэй яваад тэгээд за нэг 24 5 загс л байсан. 10 өдөр ус туулж байгаа шүү дээ. Голоо ингээл туулаад. Тэгээ нэг 10 хэдэн загс. Хоёр дахь жил 80 загсны зөвшөөрөлтэй явахад 40 хэдэн загс ч юм. Загс нь байхгүй байгаа юм уу? Тий байхгүй. Бид ингээ хаагаал яваад шүү дээ. Өдөр болгон одоо ингээл машиндаа суугаал тэн дээр буучаал тэндээсээ явгуу ингээл голоо ингэж дагаж алхаал. Тэгэл загс өрөөл машин руу өгчөөл ингээл доош яваад идэхгүй. Тэгэхээр ингээд загс нь их сүрэг тийм бага байгаа болохоор үрдүн ингээд харцангуй төсөөлсөн шиг одоо юу гэдэг зорилт руугаа хүрэхэд хэцүү болчиход байгаа. За, сайн байцгаана уу. За, үзэгч та бүхэнд энэ сайхан орой мэндийг хүргэе. Нэрийн ард алдарт асрал тарих харагдаж байна. За, өнөөдрийн бидний ярих сэдэв бол загас. Тэгээ бидний өнөөдрийн ярих зочин бол Монголын мэрэгсэн загас үйлчүүлэгчдийн Тэнүүн холбооны одоо загас үйлчүүлэгч судлаач одоо мөх зэрэгтэй уулзч загасны талаар ярилцсанаа. Сайн байна уу та? Сайн байна. За, сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? За, тэгэхээр та эхлээд бичлэгээ үзэж байгаа хүмүүст өөрийгөө товч танилцуулах уу? За, тэгээ. Намайг мөнх зэрэг гэдэг. Би сүүлийн 20 жил яг загас судлал загас үржүүлгээр ажиллаж байгаа. Тэгээд энэ хугацаанд биологи өрөөлөн, геологи өрөөлөн ер нь загастай холбоотой олон газруудаар ажиллаж байсан. Одоо бол сүүлийн 3 жил бол тусдаа өөрөө ингээд төвөөс байгуулад хэрлэн гол дээр нөхөн сэргэлт хийж байгаа. За, хэрлэн гол дээр нөхөн сэргэлт хийж байгаад тэр нь юу гэхээр 3 жилийн хугацаанд 140 мянган жарахаа голд тавьсан гэж байгаа тий. За одоо малаар ярих юм бол 3 жилийн дотор 140 мянган мал бий болгосон гэсэн үг байна шүү дээ. Модоор ярих юм бол бас 3 жилийн дотор 140 мянган мод тавьсантай адилхан тийч нэг ам шинээр бий болчиход шүү дээ тий.
За тэгэхээр үзэгчтэй бид өнөөдрийнхээ ярилцлагыг бол ерөнхийдөө нэг үндсэн 3 чиглэлээр ярих боломжтой. Нэг нь болохоор за энэ шинжлэх ухааны судалгаа шинжилгээнийхэн талаар манай энэ хаантын улсын засгийн хамгаалалттай газар бол маш олон төрлийн судлаач эрдэмтдийг цуглуулад өөрийнхөө энэ хариалан байгаа газар орон нутагт байгаа биологийн олон янз төрөл зүйлүүдийг судлуулдаг. Одоо байгаа нөхцөл байдал төлөв нь юу байгаа юм бэ гэж. За энэ чиглэлээр хийсэн ажлынхаа талаар нэг ярив. За хоёрдугаарт энэ загас гэлээч нөгөө загасчлал аан нуур гэсэн нэг юм том сэдв байгаа. Бас хүмүүсийн одоо загас барих хобби гэж байгаа тий. Тэгээд энэтэй холбоотой нөхцөл байдлыг. За тэгээд нөгөө нэг эрэлтэн байгаа учраас бас тодорхой хэмжээний нөөц, даатс гэж юм байх хэвээр. Тэгээд энэ хоёрын тэнцвэр дээр одоо байгаль орчинд ямар одоо нөхцөл байдалтай байгаа юм бэ гэдэг ингээд үндсэн 3 чиглэлээр бид нэр ярилцъя гэж бодож байна. Тэгээд эхний сэдв бол та ингээ хаантын улсын засгийн хамгаалалттай газартай одоо 3 жилийн өмнөөс эхэлж хамтарч ажилласан гэсэн. Тэгээ 21 орчимд одоо 90 голын эхэнд одоо 90 голд байгаа загаснуудын төлөв байдал дүн шинжилгээ хийсэн гэсэн. Дараа нь бол хангал нууранд бас ажилласан гэсэн. Бидний энэ хойно харагдаж байгаа асрал тайрханд бас судалгаа хийгээд тий одоо асрал тайрхны доор байгаа цөөрмүүдэд байгаа одоо бичил биетнүүдийн судалгаа хийж усны шавьжийг судалж тэ тэрэн дотор бүр шинжлэх ухаанд шин төрөл зүйлж байж болох одоо болох үз одоо тийм амтан болсон гэсэн. За энэ бүх одоо судалгааны ажлуудын талаар эхлэе ярьж өгөөч. Одоо 3 жилийн 22 онд намар 21 руу хаантынхаа судалгааны маршрут гаргаад тэгээ зар тавьсан байсан байхгүй юу. За ингээд 90-ийн их рүү ийм судалгааны баг бүрдүүлж байна. Та бүхэн оролцох сонирхолтой байвал ингээд холбогдно гэсэн тийм зар байсан. Тэгээ би тэр зарын дагуу холбогдоод мэйл өчээд тэгээд оролцмоор нэгмээр байна гэд анх нууруу гарч байгаа юм л да. Тэр чинь тэгээд одоо юу гэдэм бэ? Нэг олон төрлийн зүйл судалдаг. Тэгээ олон судлаачдыг нэг доор ингээд цуглуулад тэгээд өглөө босоод бид чинь ингээд нөгөө байрлсан байрнаасаа гараад тийм жиглэл рүү нэг нь гол руу бол нэг нь уул руу тэгээ мод руугаа ч гэдэм хүүхднүүд ч гэдэм ингээд яваад иймэрхүү судалгааны ажилд оролцсон. Тэгээд чинь бид нэр хэд онлоо доо 4 онд өглөө дээ. Тийм тэгээд энэ хугацаанд бол 21 орчмын одоо хонг шарлан бэлчрээс доошх үндсэндээ нэг задаа нэг 3-4 орчим километр газарт яг энэ 4 хоног ингээд би яг ингээд яваад дээжээ цуглуулаад загсаа ороод ингээд ажилласан. Тэгээ мэдээж хэрэг энэ өмнөх судалгаанууд одоо би өмнө хамрагчийн судалгаануудаас юугаар онцлог вэ гэхээр хаантын тусгай газар маань тусгай хамгаалалттай газар маань өөрийнхөө яг байгаа одоо энэ хүрээнд хилийнхаа хүрээнд юу судлах гэдэг юу байгаад байгаа гэдгээ яг мэдэх гээд яг өөртөө ингээд толгоолоод энэ баг бүрэлдэхүүнийг цуглуулад судлаачдыг цуглуулад ингэж гарснараа айгу онцлог. Тэгээ жишээ нь бус олон тусгай хамгаалалтын газрууд байгаа шүү дээ. Эдгээр ч яг өөрсдийн юм бүрэлдэхүүн байхгүй. Тендер мендер ч гэдэг юм уу зарлуул тэр судалгаагаа хийлгэхээс биш. Бусдаар бол ерөнхийдөө ингээд харцангуй нөгөө судалгаа шинжилгээний ажил руу орч чаддгүй. Хаантын хувьд бол ингээд судлаачдын багийг бүрдүүлснээр энэ судалгаа шинжилгээний ажлаа айгуусаа бүрдүүлээ хийгээ явж байгаа. Энэ чинь нөгөө байгаль өөрөө өөрчлөгдөд байгаа болохоор цаг өөрөө өөрчлөгдөж байгаа болохоор тэрийгээ дагаад амьд амьтандаа ингээд бүхэл юм хөмсөд байгаа. Тэгэхээр энэнийг тогтоохын тулд юу өөрчлөгч вэ? За одоо жишээ нь момо төсөл гэдэг төслийн өгсөн 90 гол дээр. Тэр төсөл маань 2010-ад оны үед 91-6-7 жилийн өгсөн бах их олон жилийн өгсөн. Тэгээд тэнд бол бас Германы судлаач дэрсэн, заг судлаач, шавь судлаач, усны шавьж тэгээ хөхтөн гэдэг ерөнхийдөө бас ийм бүрэлдэхүүнээр ирсэн. Тэгээ тэр судалгаатай одоо миний явсныг харьцуулахад энэ чинь нөгөө 10 жилийн хугацаанд те 5-6 жилийн хугацаанд тухайн 90 голын загсны тоотлогоо биеийн хэмжээч гэдэг юм уу. За зүйлүүд нь яаж өөрчлөгдөж чинь гэсэн нэг ийм үндсэн нэг асуултны хариултыг авах гад ер нь бол зоригтой тийшээ нуг руу яваад тэгээд ирсэн. Тэгэхээр ч одоо ингээд тодорхой хугацааны дараа одоо харьцуулт дүгнэлт хийх боломжтой байна. Харьцуулт дүгнэлт хийх боломжтой болж байгаа. За тэгэхээр дүгнэлт яаж гисэн бэ? Дүгнэлт бидэж юм буугарсан. Тэгээд ер нь бол ингээд тань байгалийн нөхцөлөд за нугуул харьцангуй хүний нөлөө бага. За загсчнаас бусдаа. За харгалуугээд ах юм байхгүй сүтэх байх. Тэгэхээр энэ голын загсыг үндсэндээ хэн дуусгах ч юм цөөхөн болгох ч. Ер нь айгүй цөөхөн загс баригдсан шүү дээ. 4 онж байхад. Тэр чинь хөрхий хідэн загс барилаа да. За нэг зэвг аваад ийм. За нийтлээд нэг 18 загс дээжинд хамрагдаж байгаа. За энэ 18-9 загс чинь өмнөх нөгөө момо төслийнхтэй харьцуулахад тэд нар чинь 60 эд мэдээ авчихсан байхгүй. Тэр тооны хувьд бол их багын ялгаа ийм гарч. Тэгээд нөгөө дахиад нэг өөр ямар үр дүн гарсан бэ гэхээр
бие хэмжээ жижигэрсэн. Одоо эн чинь нэг момо төслийн үед дундаж зэвэг загсны бие урт гэхэд нэг 45. За 47 ч юм уу. За хадран загсных бол нэг 32 гэдэг ч юм уу байсан бол миний яг хөө тэр чинь нөгөө момо төс чинь олон жил олон хавар ингээд дараалаад давтамжтайгаар тэгж явж байгаа. Гэхдээ яг нөгөө цэг нь бол адилхан болохоор би чинь нэг удаагийн намраар. Тэгэхээр ингээд харьцуулаад үзэхэд загсны биеийн дүн хэмжээ жижигэрсэн. Одоо момо дээр 45 байсан зэвэг над дээр бол 40 30 41 2. Тэгэхээр уучлаарай. Загсны биеийн хэмжээ жижигэрх нь өөрөө яг ямар зүйлийн индикатор болдог вэ? Загсны биеийн хэмжээ жижигэрж ийн гэвэл энэ олборлолт агнуур их явж байна л гэсэн үг ерөөсөө. Яагаад? Одоо загс ингээд нэг ингээд ямк за цүнхэл байлаа гэж тийм ингээд харигаатай. За ингээд харгаа цүнхэл тэгээ дахин харгаа. Энэ харгаанд нь бол жижиг хадрангууд, жижиг зэвгнүүд. Энэ дуутлын харгаан ч гэсэн адилхан. За яг энэ харгаанаас дөнгөж гараад одоо ингээ харьцангуй ямк руу ороод ирхэлж штэ цөөрм рүүгээ цүнхэл рүүгээ. Тэр үед нь яг нөгөө том загснууд нь байж байгаа. Яг тэр авийнхаа л тэр ямкны хамгийн том загснууд тэр харгаанад ороо. Ийм тархацын онцлогнууд байгаа байхгүй яг өөрийнх том жижигээс хамааруулаад. Тэгээ энэ тархацын онцлог маань улирал болгон өөр тухайн бүстэй том загс байвал хамгийн дөрөнд оруудаг юм. Тэр чинь нөгөө одоо нутгийн эзэн гэсэн. Тэгэхээр энэ ийм хандлагатай болохоор хамгийн дөрөнд том загснууд өмхөд. Ер нь ингээд тэр авих хатмаанууд нь те томууд нөмхөд. Тэрийг хүн авчих. Тэр дараагийн үе гарч ирж штэ. Тэрнийх нь 60 см том байлаа гэхэд дараагийнх нь 50. За тэнгуут л маргааш нөгөөдөр юм уу ингээд хугацааны дараа 60-ыг аваа авчихсан штэ. Тэнгуут л хугацааны дараа дахиад 50-ыг хүн аваа авчиж байгаа. Ингэсээр байгаа нөгөө загсны өсөх хурдаа давчиж байгаа. Тэг яг нүрийн хурд нь. Тэр нөгөө загс томрох боломжгүй бол. Тэр нөгөө дандаа ийм жижигчдэр загс. Тэгэл нэг жоохон 10 см нэмээд 5 см нэмээд ихлэхээр нэг нөхөр авчих. Тэгэл дахиад нэг юм те дараа жилийнх. Дахиад нэг 5 см жисгээр дахиад нэг нөхөр авчихдаг. Тэр нөгөө ингээд том загснуудаа хэтрийг олборлоод ахаар загс өсөх боломжгүй болж байгаа. За агнууртай холбоотой сэдвээ 2 дугаар сэдвчүүл те. Тэгээд асрал тайрхан дээр хийгдсэн судалгааныхаа талаар яриач. Тэр асрал тайрханы доор нэг юм жижиг цөөрөн байсан. Хисгалтай. Дээрээсээ булаг ордог. Томгой жижиг гэрээ. Айдаа нэг 10 м квадрат талбайтай юм уу да. Тэгээд тэр цөөрөн дээр ингээд яваад очисан ингээд хорхоо сэлээдээс баг. Тэгээд би за энэ бол загс байх явж бол. Окей, ямар орхоо байгаа юм болоо гэд очиод үзсэн чинь одоо манайхаа юу гэдэг юм да. Сэлүүр хөл тавьчихгээд тийм авчны зүйл байгаа. Тэр байсан. Тэг өөр ямар ч юм байгаагүй. Тэндээс чинь би нэг бас нэг 50 60-ыг барьж дээжинд авчираад тэгэл авартаар суугаад тэр одоо сэлүүр хөлтний ангийн цэнгэг усных нь багт хамаарах давстай усных гэж байдаг зэнгэг ус. Тэрний сэлүүр хүртэл авчны зэнгэг усанд харсан зүйл нь мөн. Тэр за ауг нь бол би тэр хүртэл нарив. Тэгээ би чинь өөрөө яг нөгөө шавжны мэрэгжлийн хүн биш болохоор зүүлчлэх гэхээр одоо ингээд хүндрэл асуудлууд болж байгаа байхгүй. Нэгдүгээр би миний мэрэгсэн ажиллаж байгаа хэд биш болохоор. Тэгээ би юунууд л хийсэн. Хүрээлэнгийнхэнд за энд биологи хүрээлэнгийн шавжны хүмүүст ийм нуурууд тэнд асрал тайрхан дэмжижгэн цөрмөг зөндөө байгаа. Томч байгаа, жижигч байгаа. Тэгэхээр эднээс ингээд хорхоо шавжны дээж аваад ингээд үнэхээр сайн англи зүүч шавжны хүн байвал шин зүйл бол боломжтой байна. Яг гэвэл эн чинь одоо ингээд нөгөө уулууд үүсээд тэгээ мөстөө тэгээд мөс хайлаад үлдсэн одоо тэр цөөрмнүүд. Тэгэхээр эн чинь сүүлийн мөслөгч одоо хэдэн мянган жил. Тэгэхээр ийм хугацаанд тасарцсан. Одоо энийг хэн судлаагүй байгаа. Одоо манай чинь нөгөө судлагдаагүй юм асар их. Тэгээд эдийн засгийн ямар үр ашигтай юм. За нэгдүгээр те эдийн засгийн үр ашиг нь юу байгаа. Хоёрдугаарт гоо зүүн ямар ашиг бүтэлтэй байгаа те. За ингээд хид хідэн онцлог ашиг бүтлээс авч үзвэл энэ саяны миний хэлээд байгаа тэр сэлгүүр хөлт заламгаа хөлт тавьчнуудыг судлах нь бол айгүй ашигтай давуу тал их. Одоо жишээ нь юу гэхээр загсны аж ахуй хөгжсөн орнууд бол яг энэ заламгаа хөлт тавьчаар агуулдаа жижигхэн загсаач болно, жарахаач болно, өндөгөр нь агуулдаа гарна. Том загсаач гэсэн бие хүснэр нь холдог. За ингээд мэдээ шууны аж ахуй тэр чигээрэл тижээл. Ингээд айгүй их юм эдийн засгийн үр ашиг ихтэй. Тэгээ гол онцлог нэг юм байгаа даа. Энэ заламгаа хөлт тавьчнууд маань өөрсдөө цагуурын тийм хэцүү орчинд амьдардаг. Яг тэгвэл гүрхээ усанд өвөл хөлт чинь ямар ч юу амьдрах боломж байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр өндөг нь хуурай газар одоо ингээд нуурын эрэг, цөрм эрэг дээр ингээд гараад тэгээд байж идэх байхгүй. Тэр нь яг орчин нөхцөл нь тааруул гараад ирнэ. Таарахгүй л тэр дотор байгаа л байна. 2 3 жил, 4 5 жил ч гэдэг юм. Ингээ байгаад. Тэгэхээр эн чинь нөгөө өндгийн хуурайгаар нь хадгалж авч чадчих гэсэн үг байхгүй. Хуурайгаар нь авчаад хэрэгтэй үед за жарахаа болох хэрэгтэй болоо гэхтэн нусаа найруулад гэрлээ хасаагаад нөгөө өндгөөр нөөсөө агуулдаа гараад авчихна. Агуулдаага жарахаа төгчнө. Тэгэхээр ийм хоолны асуудал айгүй easy шийдэж байгаа. Ер нь дэлхийн бүгдээр л яг ингэж байгаа. Бүх загас үржүүлэг дээр энэ заламгаа хөлт тавьчны агуулдаг холдог. Агуулдаагаар хоол хийдэг одоо тэ жарахаануудаа холдог.
Тэгэхээр иймэрхүү онцлог ач холбогдолууд бол байгаа авч биднээс нөгөө судалж чадахгүй байна. Аж ахуйн хувьд бол ийм ач холбогдлолт гоо сайхны хувьд урлагийн хувьд ямар ач холбогдолтой юм бэ гэхээр амтан дижэмэр байдаг шүү дээ. Акварны загас ч гэдэг юм уу, нохоо муур за ингээл зөндөл байдаг. Бус тамтай шуугаараа өөр юм бэхэр айгүй зарлаг багтаахгүй. Одоо ингээ за нэг аквариум байлаа. Ус айлаа гарч бол тэгээ ингээ хайраг ганц нэг тэгэл болчихно. Тэгэл эднэр ч ингээ сайхан сэлдээл ингээл байгаад. Их гоё харагддаг байх юм шүү дээ. Их содоо харагдана. Тэгээ өөртөө ингээ зарим нь бие гүцнүүд нь ийм гоё. Ингээ одоо сэлээ явж байгаа шүү дээ. Ингээ хөлнүүдээ ингээ хөдөлгдөг. Тэгээ ингээ хөдлөхөөр яг ийм солонгорсон нэг ийм гоё ийм хээ ингэж усж яадаг. Уул нь харагдах байдал нь бол гоё. 7 хоног нэг л удаа ус ойлгож л тавхгүй юу? Тэрээр нэгтгэжсэнээр өөр ямар ч ажил байхгүй. Тэгэхээр хоёулаа загас ярих гэж учраас эхлээ усаа яриа тий. Устайгаа холбоотой тайлбарлаж өгөөл. Энэ одоо айс авийн үед ингээд номхон лайсаа, хойдмөсөн лайсаа ч юм уу гээ хуваагдаад. Энэ яг уу эхэлж байгаа даа биш л тий. Юу яаж байгаа даа гэхээр манахаас за сэлэнг дээр гадаргын усны үндсэндээ одоо Монгол орны нийт гадаргын усны 50% яг дангаараа сэлэнгийн бүцэд болоод ингээ орхон туул ингээ 50%. Эднэр ингээд байгаль нуур цутгаж байгаа тийм. Сэлэнг явсараад байгаль нуур байжгаад ангар мөрнөөр гараад ангар мөрөн явсараа гаад инсээ мөрөн цутгаад инсээ мөрөн явсараа гаад хөрмсөн лээд байна. Тэгэхээр энэ ус эндээс эхлээд хаана очиж дуусч ийнэ гэдгээр нөгөө айс авын тодорхойлж болоод байгаа. Хэрлэн бол жишээ нь эндээс их аваад явсараа гаад далайн нуур тийм. Далайн нуураас цаашаага амар мөрний сав. За унан бол яг тэр чигээр явсараа гаад онон 800 км явдуусаа шилкатай нэглээд ингдэ гэдэг мөрнийг үсгээд ингдэн дахиад яваад амар мөр. Энэ ус хаана хурж зогсож ийн гэдэг айс авыг тайлбарлалт ялч үг эхлэн л байна л та тийм ээ. Тэгээ мэдээж зөнд олон гол зогсож байгаа. Тэгээ манахаас л одоо энэ хэд ингээд хоёр дахь нь бүлээ усны ялгаа. Энэ үндсэндээ нэг загсыг яг амьдрах орчноор нь усаар нь бол хоёр л ангилж байгаа. Давстай усны болон цэнгэг усны. За энэ бол дэлхийн нийтийнх. За тэнгүүд цэнгэг усны дотроо хүүт усных бүлээ ус ингээ ойсалж. Энэ ямар учиртай шалтгаантай вэ гэхээр хүүт усны загас гэдэг маань одоо 50 орчим сая жилийн өмнөөс хөвсөж хөгжсөөр байгаад одоо хүүт усанда тасцсан. Одоо анхнаасаа бол тактикийн цэнгэг усны ч гэдэг юм уу те. Эсвэл умурдын хаяа улсын ч гэдэг юм уу. Яг ийм анх үүсэхдээ яг тэр хүүт усанда өссөн. Бүхэл үе удмаараа тэр хүүт усанда шүтэн байр. Одоо холдын үгийн загас гэхэд голын усны температур 12 градусаас дээшээ гараад ирэхэд 5 гүтээд стресстэд одоо ер нь 4 хүүтэй ийшээ тийшээ явах уу гэдэг асуудал үүсэж эхэлдэг. Гэтэл мөргийн үгийн загас маань арай хожуу үссэн холдоо үгийнхноос. Тэгээд дулаан бус төссөн өөртөө. Тэгэхээр нөгөө анхнаасаа л тэдний байсан орчин нь 15-6 градус байсан болохоор тэр яг тэр 15-6 буюу түүнээс дээш градустай яг бүх юм ямар ч одоо тийм стресстэй бухимдах байхгүйгээр үржил хөгжил өсөлттэй тарга авалт бүгдээрээ тэр 15-аас дээш градусаа усанд явчихж байгаа болохоор тэдний бүлээ усны гэж ангилаад байгаа. Тэгээ гарал үүслийн үед бол ийм нэг нь бол анхнаасаа хүүт усанд үссэн 12-оос дээшээ бол ингээ асуудалтай. Нөгөөх нь бол анхнаасаа бүлээ усанд үссэн 15-аас дээш тэднэрт ямар ч асуудал байна. Ийм хоёр ялгаад байгаа. Тэгэхээр одоо хүүт усны загсыг одоо хүнсэнд хэрэглэхээр нөгөөхнөөс арай ондоо амтч нартай байна уу? За манай Монгол улсын 70 гаруй зүйлийн загас байна гэж байна шүү дээ. Бүгдээр одоо хүүт усны загас уу? Тэгээ бүгдээр цэнгэг усны загас. Цэнгэг усны загас. За яг энэ дундаас хүүт усных нь тул, зэвэг, хадран, цагаан загас. За гутаар. За энэ том бол яг хүүт усных. Тэгээ бусад нөгөө цурхай, алган, булгуу цагаан ч гэдэг юм уу, толбуур ч гэдэг юм уу, чипак эдгээр бүгдээр бүлээ усных. Яг л нөгөө мөргийн өвөг болохоор тэгээ манайх чинь 79 зүйл загас хамгийн сүүл бүртгэгдсэнээр. Тэгээ идэж болдгоо загас гэж бол нэгч байх. Гэтэ том жижиг гээд асуудал би. Яг уу цэнгэг усны загаснууд бүлээ уснасаа юугаараа ялгаатай вэ гэхээр махны амт чанар одоо уурглаг за энэгээр бол арай өөр. Тэгээд зарим бүлээ усны загаснаас бол ингээд газар амтагдаад ч гэдэг юм уу юм замаг амтагдаад байдаг байхгүй. Хүүт усны загаснаас бол харцсангүй баг. Тэр одоо замагны амтагдах байдал. Тэгээд ийм болохоор манайхан түлхүү хүүт усны загсаа агнч одоо ингээд идэх те нөрхөлтэй. Би одоо нөгөө нэг загас бас сайн мэдэхгүй. Тэгээ мэдэхгүйгээс гадна намайг жоохон байхад нөгөө голын эргээс буруу сугалах юм бол за чи ингээд хэрэг хийж чинь харан дээр чи яар шахах гарна гэдэг. Тэгээд загас жарахаа оролдох юм бол ус сэлгэнүүл болохгүй гэдэг. Эмээ өөнөр хүмүүжлээ өссөн болохоор ерөөс хизээч загас сонирхож байсангүй. Тэгээд жоохон энгийн массаж байл уучлаарай. Зүгээр хамаагүй. Тэгээд та бол түр байсан те манай энэ Монгол орны байгаль бол 25,000 жилийн орчим өмнөөс одоогийнхын дүр. Одоо энэ уул голын нөхцөл байдал. Одоогийнхын дүр төрхийг олсон гэж байгаа шүү дээ. Бямбарын чингой битсэн заан залуудаа гэдэг нэг гой зохиол байдаг. Ингээл гол дагаал юм. Байгаль руу явдаг. Нүүн Ice Age шиг юм гой анимашн шиг юм гой зохиол шүү дээ. Тэгээ тэрэн дээр болохоор ингээд эртний хүмүүс яаж хоол хүнс тижэл олж хэрглэж
байдаг вэ гэдэг асуудал гардаг. Ер нь бол байгаль дээр бол хүчтэй нүчгүүгээ гэсэн одоо хууль үржилж байгаа харагдав. Манай энэ Монголд байгаа Монгол нутаг дээрээс одоо тийм загас агнууртай холбоотой эд үлгийн зүйлс хэр олддгийг, хаанаас олддгийг, тэд нар ямар хугацааны байдгийг ер нь монголчууд энэ загастай холбоотой тий түүхэн уламжлал нь ямар энэ талаар товчоо хэлж өгөөч. За монголчууд бол ер нь эртнээсээ загастай маш их холбоотой байсан. За энийг юугаар нотлох вэ тий? Монголчууд загасыг зүйлээр нь тэгээд нас хүүсээр нь нэрлсэн ийм 130 140 шахуу оноос нэртэй байсан. Одоо жишээ нь биднээс ч ингээд төлөг тий ингээд явдаг штэ хураг төлөг ингээд би гүцний ухна гэдэг ч юм уу. Энэ шиг за тулын нэг за тул бол тул тий том тул ийм нь бас тул. Тэгэхдээ тулын нэг настай хин гэж нэрлэв. 2 настай хин 3 настай хин гэх үү гэдэг ч юм уу. Жишээ нь зэвгийг бол 2 настайг ин тэр чинь нэг 2 настай гэдэг чинь 11 4 мөр ийм загас. Энийг бол хой гэдэг ч юм уу. Иймэрхүү бид нар тэр 130 40 нэр байсан. Мөн загас барихтай холбоотой асар их нэршлүүд, уйлаг гэдэг ч юм уу те. Өрөмтөг, цооног одоо ингээд янз бүрийн арга технологи зөндөө байсан. Энийг археологи олдрууд мэдээж нотолдог. Тэгээд археологи олдрууд бол туулгын дагуу ер нь ингээл голуудын дагуу, туулын дагуу, сэлэнгийн дагуу, игийн голын дагуу ч гэдэг юм уу те. Одоо ингээ хэрлэн голын дагуу, гонон голын дагуу, чулуун зүсгийн үеэс болон хөрөл зүсгийн үед холбогдох энэ загастай холбоотой загас агндаг хэрэгслүүд бол олддог. За төмөрдийгээ торны чулуун өндрүүлэгч одоо ясан сэрээ тийм дүүр эхлэгцэн торны үүс мөч гэсэн бол. За тэр 25,000 жилийн турш одоо туулч гэдэг юм уу одоо зэвгч гэдэг юм уу ингээд энэ загаснууд нэг нь нөгөөгөө ингээд хүч төрөмгөлөө идэж устгаад байсан юм байдаг юм уу? Та түрүү бол хэлжсэн те сүүлийн үед зарим нэгэн загасчлалтай холбоотой сөрөг ойлголтууд их байгаад байна гэсэн. Тэгээ энэ талаар нь ингээд түүхэн нөхцөл байдалтай холбоод ялж өгөөч. Тэгээд бид нар ингээд тодорхой хэмжээр агнжсэн. За нуус товчон дээр тэр чинь 13 дугаар зуун те 800 жилийн өмнө загас барьж агнжсэн. Гэхдээ ямар хүмүүс нь вэ гэхээр одоо ингээ мал хуу муутай болцсон те одоо ингээ өрх гэрээ тижээж чадхаарг болчлаа шүү дээ цөөхөн малтай. Ийм хүмүүс нэмэлтээр загас агнаад ахуудаа хэрглэж ийснээс биш зарж өрөх зорилгоор юм уу ингээд айхтар баяжгаад гэдэг чинь тийм зорилго бол байгаагүй. Тэрнээс гадна биднээс чинь бас юу загсаар айгүй их мэд. За юу гэхээр загсан зав. За эн чинь одоо ингээд ном сумнаас өсвөлээл нөгөө хөгжмөний цармаар. За тэгээд загсны тос мэдээж ойлгомжтой. Тэгээ хайрс. Одоо ингээд хайрсын бүтнээр нь хулаа сав суулгуулах юм уу. Нөгөө оймслоод өчтдөг шүү дээ. Ингээд яг тэр шиг загсыг авчаар нэг юм савтай болчих шүү дээ. Ийм сав мав хийж хэрэгжилж исэн шинүүд бол аюу. Тэгээд яг хуу 25,000 жилийн хугацаанд энэ одоогийн байгаа дүр төрхөө олсон голууд маань одоо устсан байгаа заснууд бол байсан. Тэднэр нь юуны улмаас вэ гэхээр мэдээж хүний оролцоогоор биш. Энд чинь байгаль цагуурийн аюу өөрчлөлтөнд хэн дасч чадах нь цаашаа үлдэж байгаа шүү дээ байгалийн хуулиар. Тэгэхээр ийм болохоор эднээс ингээ байгалийн хуульдаа захирагдаад хэн ч нэгийг устгаж байгаагүй. Энд чинь угаасаа л байгаль дээр байсан те. Шууд өнөөдөр байгаагүй мийг маргааш авчираад харьцуул болгоо тавьчвал тэр чинь ингээд дуусах боломжтой. Тэгэхэд анханасаа цуг байсан болохоор нэгээл ингээл үйжсэн. Жишээ нь энэ чинь нөгөө байгалийн лэргэлтэлтэй. Тул загас зэв хадран гайддаг. Гэтэл зэв хадар маань өөрөө тул ингээд осоороо шахчих ш. Тэгэхэд тэр доор ингээд төрсөн нийж идэх байхгүй. Тэгэхээр зэв хадар нь тулын төрсийг итцэн, тул нь өөрөө зэв хадран гайд. Яг ингээд нөгөө тэнцвэр байдал оршисоор л байдаг. Тэрнээс биш одоо тул нь ихсээд нөгөө яргаа идээд байгаа гэсэн юм. Тийм байхгүй. Тийм хүмүүс яагаад гэдэг ч яриад байгаа юм. Хүмүүс нөгөө шалтгаан буруутан хайх гад. Тэгээ одоо өөрсдөө буруутан болохгүй тулд хин нэгэнд буруу өгөөд байгаа байхгүй. Уул нэр чинь яг цэвэр загасч тийм буруу. Одоо жишээ нь харгал унд буруу өгч юм те. Харгалуу загас идж байгаа нь үнэ. Гэхдээ яг загас яг одоо загасчтай ингээд харьцуулахад бол харгалуул мэдээж хөвчлэн жижиг загас идж байгаа. Тэр чинь иймэрхүү загасыг барих нь ийм загас барьснаас амархан штэ. Тэгээ харгалууны хоолойч их нарийнхан биз дээ бас. Тийм. Гэхдээ яг ер нь бол том загас багтдаг. Гэхдээ зүгээр яг тэрний хамгийн одоо тий харгалууны хамгийн их нөлөөлж байгаа хэсэг бол загсны хэсгүүд бол нэг 20 санжаас доошо 25-аас доошо ч юм уу санчтай. Хүний агнж байгаа загснууд бол дандаа 40-тай байж тийш томуудын аваад байдаг. Тэгэхээр харгалуу жижиг нийтэд хүмүүс том нийтэд одоо яг дунд хэсэг нь тэр нэг 40 санчтай. Тэр чинь 40 санж гэдэг чинь хуучин 10 жилийн өмнө бол нэг тийм том загас биш шүү дээ. Загсанд одоо хүн та сая харгалуу үжиллээ. Энэ хоёроос өөр одоо юм идэгч оролцогч байд юм. За яг манайд бол энэ хоёртой дүүцүүлэх хэмжээний одоо юу өгдөг те нөлөөлөхөөр тийм ахтар хүчин зүйл бол байхгүй өөр амтны хувьд бол яг манайд одоо энэ хоёроос давж нөлөөлж байгаа хүчин зүйл нь уул уурхай нөгөө төмөр энэ голын усл багасахгүй тэр чигээр голын ус багасчвал тэр голд байгаа бүх загас л дахиад
багасж шин 100 литр усанд 10 загас байсан бол тэр чинь 100 литр усанд 10 загсараа л байна шүү дээ. Тэ? Тэнгүүтэл тэр чинь 50 болчвол тал нь өөр тийш явчихна, тал нь нөгөө төлөө гэж байгаа. Тэр ийм нэг 3 үндсэн том нөлөө одоо яг манай улсад 40-од мянган одоо загас агнуур сонирхдаг хүн байд юм бололтой юм байна те. За тэгээ энэ 40 мянган хүн бол жилд нэг тодорхой хэмжээгээр одоо хээр гараад загас барих хүсэл сонирхолтой. Тэгээ тэр хүмүүсийн агнж байгаа агналт одоо манай Монгол орны загасны нөөц даатсан дээр одоо яг ямархуу нөлөө үзүүлдэг юм. Ер нь манай Монгол орны загасыг одоо тоолж бүртгэсэн цагаас өнөөдөр яг ямар түвшинд байгаа вэ? За. Спорт загасчл одоо уурга дэгээтэй явж байгаа хүмүүсийг одоо загасч ингэж ерөнхийд нийлээд байгаа шүү. Гэтэ энэ 40 мянга гэдэг бол маш бага тоо. Энэ бол ер нь хамгийн багаар л ботсон хөвлөөр. Өмнө нь яаж ийсэн бэхээр одоо социализм үедээ 50 оноос хойш монголчууд ингээ бүх юм айгуу сайн судлаа, нөөцөө судлаа, олборлоо, дуургийг нь ямар үедийн судлаад. Тэгээд социализм үед чинь одоо бөөр нуур дээр нэг одоо загас олборлох үйлдвэр. За, үгийн нуур дээр нэг, хөвсгөлийн цагаан нуур дээр нэг. Үндсэн энэ 3 нууран дээр дөрөөлж, загас агнуур явуулж. Тэгээд тэр үед бол монголчууд загасыг дэлгүүр тавиад хүртэл зарагддаг. Тул мул ингээд байж байгаа шүү дээ. Лагаараа томоор тэр авдаг. Нөгөө хэрэглэхгүй юм чи. Тэгээд яадаг байсан бэхээр ихэнхийн орсууд эсвэл орсууд Монголд байгаа орсууд авна эсвэл орс руу гаргацдаг. Шууд хөлдүүгээр юм эсвэл торхон давслаад гаргацдаг байсан. А энэ үеийн тоонууд бол амар их тоо гарна. Одоо жишээ нь бөөр нуураас л хэд жилд 20 тонн мөн тул зөвхөн тул загсан шүү. Тухайн жилүүд бөөр нуураас 80 тонн мөн загас 100 муу 120 тонн загсаа гинжсэн. Тэгэхээр зөвхөн 20 тул ихэд сурхаа бараг 40-30 тонн ч гэдэг юм те. Ингээд бус загснууд нэгээд 5-10 өсөрөөр энэ зөөрийг бүрдүүлж байгаа. Жишээний. А үгийн нуур ч гэсэн яг адилхан. Бас л нэг 30-40 тонн улаа гэдэг л байсан ч л дээ. А тэгтээ тухайн үед бол үгийн нуур чинь өөрөө зэвэг тул хоёр их цөөхөнтэй. Ялангуяа өвлөж байгаа үед өвлийн үед байсан. Гэтэ дийлэнх агнуур нь сурхаа загас дээр байсан байхгүй. Тэр чинь метр 30 40 50-та тийм сурхаанууд гарч байгаа шүү дээ. Тэр чинь метр 50-та сурхаа гэдэг чинь үндсэндээ бараг 18. За том бол 20 л татгаар хэмжээ. 90-оноос хойш бол энэ алдагдсан. Тэрнээс хойш бол ингээд гол дээрх судалгаанууд илүү өргөжж байгаа. Өмнө нь бол одоо Монголын төр засагч гэдэг юм уу, одоо бодлогоч гэдэг юм уу те. Шинжлэх ухааны бодлого нь бол байгалийн нөөцийг ашиглах байсан. Тэгээд тэр нь зөвхөн нууран дээр л байсан л да. Тэгээд голыг бол төдийлөн сайн судалж чадаагүй. Гэхдээ энийг бүтэн голыг жишээ нь нөөцийг тогтооно гэдэг чинь асар их ажил болчих жоохгүй. Сэлэн гэхэд одоо 500 км урсдаг те. Туул гэхэд 1100 км урсдаг. Хэрлэн бас 1100 гээл. Инхээр энийг ингээд тужтан ингээ хийнэ гэдэг үндсэндээ баг харгал нэг 5-6 жилийн ажил. Тэгжээж яг хийсний тоогоор томьёогоор орлуулад ингээ арга зүй те ашиглаад тогтоосон юмнууд бол байдаг. Тэр нь бол жишээ нь сэлэнгийн 1 км газар нь 25 кг загас. Тэгэхээр айгүй жоохон сонсож байна те. Сэлэнгийн нэг дагуу явах ингээ дагуу явахад л 1 км явахад 25 кг загас нөө. Тэгэхээр 500 км-тэй бодоход 12,000 орчим 12 тонн л гэсэн үг юм уу? Тэр нь бол үндсэндээ нэг тиймэрхүү. Агнах боломжтой нөөц гэдэг нэг тийм тусдаа тоогоор байгаа. Энэ агнах боломжтой нөөц тэр 25 кг. Одоо бол мэдээж энэсээ буутаж байгаа. Ингээд нөхцөл байдал айгүй муудаад байгаа. Тэгээ эн чинь саяхны хүртэл гайгүйсэн. Жишээ нь нэг 2014-5 оны үед ч юм уу. Загасчд харьцангуй цөөхөн. Тэгээ одоогийн шиг 40-30 мянга болж амжаагүй. Нэг 5-10 мянга ч байсан юм болов. Тэгээд голууд харьцангуй загас ихтэй. Одоо таарцуулахад. Ийм байсан чинь 2005 завшаа 2012 оноос хойш нэг ингээд тесрэлт болж байгаа. Загас сонирхогчд асар хурдтайгаар өссөн нэг юм үйл явдал болсон. Энэ юунаас бол шалтгаалаад байна гэхээр загас бол хамгийн хямдхан. Та ингээд тэр загасыг барьж та одоо идэхийн тулд танд буу шийдэм хэрэггүй те ингээд сум зэвсэгсэн юм хэрэггүй. Та нэг уурахтай юм эсвэл нэг буруу суглаад үзүүрд нь уцсууяад дэгээтэй багт тэр загсыг барьчих гээд байгаа байхгүй. Яг тэр нэг их энэ 40 мянга болохоос юм те 5-10 мянга багт бургастай ирэл нэг хэд бол авчдаг загс байсан байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс чинь загсанд яваад эхлэхээр 40 мянга хүн байгаа штэ. Жилд нэг удаа явдаг гэж тооцъё те. Тэгэхээр зүгээр л нэг удаа энэ хамгийн энгийнээр шүү. Тэгэхээр 40 мянга хүн нэг удаа загсанд явахаар 40 мянга загс. Ганцхан загс барьлаа гэж үзэхэд 40 мянга загс бол агнчиж байгаа. За тэгэхээр 40 мянган зэвэг агнчвал орхоо хэрлэн онон туул за ерөө 85 голоос 40 мянган зэвэг агналаа гэхэд 45 туухаар нэг голоос 40 мянга гараад ирж байгаа шүү дээ. Иймэрхүү тооцоолоор бодож үзэхэд
Одоо зүгээр нь булгаанч жилдээ өмчөндөө баг. Хамгийн багадаа 40,000 ширхэг загас. Тэр килограмм руу шилжүүлээд за 1 кг-та загас барьсан гэж тооцъё те. Нэг ширхэг загас 1 кг гэж тооцоход 40,000 кг загас буюу 40 тонн. 40 тонн загас. Тэрнээс ганцхан удаа явхад л энэ хүмүүсийн нөлөө ийм их байгаа байхгүй. Тэгээ 2-3 яваад 2-3 болчихвол эн чинь зөөр нь асуулт ихтлээ дахиад асууя. Одоо байгаа загасны нөөц даатс нь энэ олон хүний сонирхлын даацыг хүсэл сонирхлыг биелүүлж чадхаар байгаа юм уу? Чадахгүй. Одоо нөгөө би түрүүс нөгөө манайхны сонирхол хүүт усны тул зэв хадраа. За ингээд том хонцорхаач хийдэг юм. Ийм 4-5 зүйл 79-өөс 4-5 дээр нь л бөөгнөрцөн. Тэгээ энийгээ бүгдээр маш сайн агнсан. Тэгэнгүүт л энэ загснуудын нөөц тоотлогоо буурчиж байгаа. Гэхдээ нөгөө талдаа болохоор төдийлөн сонирхогддгүй нөгөө бүлээн усныхан биш. Эдний ус чинь орон зайгаа эзлээд улам ингээд түрээд байгаа. Бол илэрж байгаа. Одоо яг хуу энэ тул зэв хадран 3 дээрх их ачааллыг булуу цагаан бүлээн усынхан руу чиглүүлчүүл энэ дээрх ачаал арай багасвал энэ ч бас нэг өсч хөгжихтэй. Тэр орчинд нь боломжтой байгаа. Яг аялал болохгүй. Гэхдээ за би бол юм тарьдаг хүн. Юм тарихлаар бол эн чинь яаж ч байсан тэр үр зөв их юм бол ургана. Сайн ч бай муу ч бай нэг юм ургана буюу үржүүлэхийн үрд юу одоо байхгүй. Агнах гэдэг чинь бол миний бодлоор бол тэ хуваахын үрд юу одоо байхгүй тэ. Хасах, сөрөг утгатай. Би одоо жишээлбэл энэ үнэг одоо өнөөдөр нятлаа ядчих юм бол тэгэл энэ үнэ байхгүйгээс гадна дараа жилийн бэрүүл байхгүй гэдэг чинь хуваахын үрд үйлчлээд байгаа шиг байхгүй. Тэгээ ер нь энэ загас саагнууртай холбоотойгоор албан уламжлалт итгэл үнэмшлийн ч гэдэг юм уу янз бүрийн хориг саадууд байгаа шүү дээ тий. За гол усаар хамаагүй оролддгоо усыг басдгоо эсвэл усны одоо содон өнгөтэй амтан агандгууч гэдэг юм уу. Тэгээ манай энэ монголчууд өөнөртнээсээ л одоо энийг сургаж ирсэн. Тэгээ яг бодит нөхцөл байдал дээр яадаг юм бэ тий. Үнэхээр ингээд загсыг хамаагүй агнаа яваад тахлаар тэр хүмүүс зүгээр байдаг юм уу? Эсвэл үнэхээр болохгүй юм гардаг юм уу? Хүмүүс орчин үеижээд шин залуу хүмүүс гарч ирээд уламжлалт нүүдлийн аж ахуй энэ байгальтай шүтэн барилгатай байх үеийн мэдлэг ойлголт сонсоогүй тийм юм байдаг ч гэж мдээгүй цоо шинээр гарч ирсэн маш олон хүмүүс биш үү? Машин дунаал нэг байгальд очиод бүх юм үнэгүй би энэ юу туртаа хийж болно. Та энэ дээр зүгээр хувь судлаачийн хувьд гэж боддог байна. За би түрүү яг нэг энийг ярих чаддаг байж тэрийг. Одоо голуудын төвшин ирс буурсан байхгүй юу? Өмнөх жилүүдэд харьцуулахад за одоо 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бүх голууд ер нь л буурсан үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр энэ нөгөө голын хэмжээ буураад байна гэдэг чинь тэн дотор байх заснууд бас зөөрөд энэ нөгөө байгалийн шалтгаанаараа зөөрөд байгаа. Нэг юм учиртай байгаа шүү. За тэрэн дээр манай хаагнаад байгаа. Саяных дээр бол мэдээж бид нар чинь нөгөө за хүний гүрүү үслээ гэхэд нэг 2200 жил мэлгээл ингээл ярьдаг штэ. Тэр үеэс л юм бүх ихтэй шүү дээ. За ингээ байглаа харилцах хэвээр ингэх хэвээр гол руу лайн бити цус бити хийд юм уу. Иймэрхүү юмнууд явсаар ирсэн. Ягаад гэвэл бид нөгөө нүүдэл чинь тэр болгон одоо ном ингээд те ном байсан ч гэсэн дайн тулааны үеэр тэр чинь ингээд алтыг хямдаад чадахгүй болохоор ингээ амаамаар захиад үлдээцний одоо үлдэгдэл нь одоо өнөөдөр үрж байна. Иннээс хойш бол ингээ баг шинэ үе. Тоо шинэ ингээд үжил хандлагатай одоо ингээд даяарсан. Ноонууд нь лав. Тэрийг уншаад хүүхдүүд ойлгохгүй гооны хүүхдүүд тэр чинь 20 тэ 21 2-тэй хүүхдүүд. Тэгэхэд цагаан ногоонууд нь лам дээр чинь бол яг л Монгол ахвал гарч байгаа шүү. Ингээл тэгэхэд тэрийг хүүхдүүд ойлгохгүй болчих. За энэ ч яг заггүй юм. Тэгээд мэдээж иргэн чинь нэг юм байгаль өөрөө цаанаасаа өхөр өвсөж байна. Энэ өвсөөр өхөр тарах твэрэг аавна тэ. Энэ чинь нэгээ идээд тэгээд өхөр эргүүлээ ялгацаа гаргаж ийн нүгээр нүс бордож ин чинь. Ийм холбооны дагууд бол загсыг тодорхой хэмжээгээр ашиглах нь зөв. Гэхдээ эн чинь нөгөө яг одоогийн нөхцөл байдалтай уялдуулах гэх аюу хэцүү байгаа тоххой. Ягаад гэвэл ийм дураараа те хүний юу сонсохгүй гэдэг юм уу. Одоо ингээд хууль эрх зүйн мэдлэггүй гэхүү эсвэл жоохон сэтгэлгүйч гэх юм уу. Ийм хүмүүс айгүй их болцсон. Тэгээ машин тэрэг мэдээж их болчлоо. Одоо энэ загсны хэрэгсэл зардаг газрууд их болчлоо те сонголт ихтэй. Ингээ бүх юм загснаас бусна ингээд айгүй их болсон. Загснаас бусна. Загснаас бусна айг агнах те ингээд хэрэгслээ. Тэгсэн чинь нөгөө загсны юм цөөхөн болцсон. Болохоор одоо бол нэг хүмүүс нэхэ юм хуучин шиг ахтар бариад ээж чадхаа бол байт. Байгаль ч өөрөө 100% биш те. Нэг 90 за 95 ч юм уу. Ингээ үлдсэн 5 үлдсэнийг хийдүү байгаа даахгүй. 100% байхгүй биш болохоор энэ 5% чинь яг нөгөө лус савдаг гэдэг юм уу одоо нөгөө сүнс чөтгөр гэдэг юм. Энэ дээр бол янз бүрийн тохиолдлууд бол байдаг. Жишээ нь ингээд хүүхдтэйгээ цуг загас айгүйх агнадаг тийм хүн байж байгаа л. Тэгээд тэрээс одоо зөндөө олон жил цуг явцсан байгаа шүү дээ. 3 4 жил ч юм уу. Хавтага цуг ингээл загас аваад
Тэр 3-4 жил юу ч болоогүй. Ямар ч дэм сүргэн болоогүй. Аав загс аваад барьдгаараа л өрчихсэн. Гítэл нэг явалтан дээр аав нэг том тулам хүлчиж байгаа. Тэгээд нөгөөх нь нотолцоод ухаан байх хүүхдээ ингээд те сатаа тэр чинь нөгөө угаасаа л загсан дай хүлэрсэн байгаа болохоор гэсэн яг тэртэй зэрэгцээд хүүхдэн живээд төвчээд гэж шинэ байхгүй. Тэр хүүхд живж өгөх байсан бол 3 жил те сонирхтой байсан. Тэр 3 жил ч өчнөөл явж байгаа. Живэх нөхцөл боломж дандаа л байгаа гол ээж. Гэтэл яг тэр тултай зодтолтод те тэр тултай ингэж яхад нөгөө хүүхдэнд ингээд хөрхий амнасаа алдчих. За энэ бол яг жоохон тийм те амнасны. Зүгээр гар хөлөө тайруулсан хуруугаар нь ингээд идээлээд учир начраа олтгоо байгаа тайруулсан. За ингээд идээ төрөвсөл гарсан ч гэдэм үү. Иймэрхүү юмнууд бол байдаг гэдэг тохиолдлууд бий. Зөвхөн загасч штэ. Агнур дээр хүртэл ийм содон зүстэй амтныг бол ерөөсөө олзонд нүд анги сур гэдэг үгийг айгүй хэлдэг штэ. Загсан дээр тийм содон онцгой харагддаг амтд байдаг юм уу? Яг ингээд манайх чинь харцангуй нөгөө хөөхөн загснуудтай царайлаг манай загснууд ер нь нэг царамуутай загс ганц 2 ширхүүд юм. Одоо нөгөө дэлхийн бус дорнтой харьцуулах те. Одоо нөгөө Далай, Малайд, эсвэл Тайланд, Майланд, Азаар байгаа нэг юм зүгээр харахад шүү те. Царайлаг шивэл ярьж байгаа үүднээс бол тэдний загс амар царамуутай байхгүй юу? Яа, бүр айж үргэмээр. Тэгэхээр манай загснууд харьцангуй царайлаг. Тэгээ биеийн зүг одоо хэлбэртэй те. Eerүүл зүг eerүүл хэлбэртэй гэдэг шиг ийм пропорцтой. Технологийн хувьд ийм гажиг бол манад цөөх. Яг өнгө цэсний хувьд бол аягүй их. Одоо жишээ нь ингээд зэвгнүүд чи ийм хар хүрэн дээр улаан юм цацлагтай ч байд юм уу те. Ер нь тийм байгаа штэ. За хадрангууд бол ийм цайварч гэдэг юм уу. Ерөнхийн нэг ийм фон байгаа штэ. Үндсэн фон. Энэс зөрсөн фонууд бол зөндөө байдаг. Цавгаан гарч ирдэг, шар гарч ирдэг, зарим нь бүр хавгаар гарч ирдэг хөлтүүд бол бий. Тэгээ сонирхтой тэр чи одоо ингээд те. Насаараа ингээд зүгээр ийм энгийн зэвг барьжсэн чинь нэг удаа цагаан зэвгэн барьж гарч. Тэгээ зургийг авал тавьсан. Алчуул мэдгүй таамагадгүй тэрнийхээ хариуцлагыг үүрэх хэмжээний үнцэгтэй үүрэх хэрэг болно шүү дээ. Яг тэр нөгөө ховор сондгоо гэдэг одоо ухраасаа. Ягаад монголчууд нөгөө сондгоо амтныг алдгүй одоо энэ нөгөө шашин лус савдаг гэдэгт одоо нэг хангаа эзэнтэй усны эзэн гэдэг энэ ойлголтууд маань анханасаа л үүсгэтэл тэр ховор амттай мэддэг таньдаг. Тэгэхээр тэр чинь энэ одоо 2000 жилийн хугацаанд хичнээн ховор одоо тийм содон цустай амтан алсан юм дээ. Яг үндэ хитэж байсан мэддэг. Гэхдээ ард нь тэр нэг ийм лувсын хорлол нэг ард нь тэнцүүгийн ард нэг юм үлчээд байгаа. Тэр хүн ховор загс өрсөн, ховор загс алдсан бол тэнцүүгийн ард нэг явдал уулзтай өрнөл байх гэдэг. Тэр өрнөл нь дандаа сайн өгөр төссөн байдаг. Одоо ингээд та бид нэр ам яриагаар бүгдээр л мэддэг. Ингээд хангаад явж байгаа амар ийм том ийм олон шиг ийм юутай цагаан судалтай ингээд хангаалсан, буугаалсан гээл ингээд шоноолсон л гэдэг те цагаан тарав гэж ярьдаг загас байна. Энэ бүгд чи ерөөсөө шууд тийш орчод байгаа. Тэнцүүгийн ард юу болох юм? Одоо хинч мэдгүй. Чи нөгөө 5% мэдгүй шүү дээ. Тодорхойгүй 5%. Тэгээ яг нөгөө бид бол ингээ шинжлэх ухаан тань мэдхүүн подкаст хийгээд байгаа. Тэгээд намайг жоохон мохор сүсэг ялж яж магадгүй гэд хүмүүс бас дургуутсаж яж магадгүй. Гэхдээ хүн мохор сүсэг гэж хэлнэ үү, юу гэж хэлнэ? Одоо энэ нутагт амьдарч байгаа ард түмэн олон мянган жилээр л итгэж юм шээ. Тэгэхээр тэр чинь огтхоосон гэсэн үг ерөөсөө биш. Гаргасан байгаа шүү дээ. Тийм баталж чадахгүй ч гэсэн үгүйсгэж чадсан. Тийм сэдв шүү дээ. Яг байхгүй гэж баталж чадахгүй те. Яг байгаа гэж баталж чаддаг те. Байсаар л ирсэн. За яг хөө бид бол баталж чадах нэг юм байна те. Загас баг болсон юм байна. Тэгэхээр баг болсон нь хэл зэрэг баг. Хоёрдугаар загас баг болохоор яг юу нь болохгүй байгаа. Загас байхгүй болохоор яг юу болох юм? Загас байхгүй болохоор энэ шим болон шим бус бодис эргэлт гэж байдаг штэ байгаль дээр. За шим гэдэг чинь одоо ингээл те бүх өвс ногоо хорхоо шавж энэ. Энэ эргэлт тасарчиж байгаа. За. Усанд одоо ингээд гаднаас ямарваа нэгэн бие за хорхоо шавж орлоо гэхэд тэдний бүгдийн загас иж байгаа те. Бүгдийн зэвэрлээд ингээд энэ шим болон шим бус бодис эргэлт тасархаар усны шанар өөрөө муутчдаг. Одоо ингээд бүх юм тоотлогоон дэвэл тэр ус маш гоё тунгалаг. Хорхоо шавжинч яг тоогоороо, жарахаач тоогоороо, зэвг хадранч тоогоороо, туланч тоогоороо ивэл тэр ус маш гоё тунгалгаар ингээ олон жил оршин тогтч чадаад байгаа тэнцвэртэй болохоор. Тэгэнгүүт бид нэр ингээд нөгөө нэгдүгээр зэргийн махчтай Apex Predator махчдыг агнаатгсан чинь тэнд хин үлдэж чинь. За зэвг үлдэж чинь, хадраа үлдэж чинь, жарахаан зах шавж үлдэж байгаа тий. Тэгэнгүүт биднээс ингээд жарахаан захнууд томроод эхэлнэ. Яг тэгвэл тул хамгийн том атман байх. Эднэр ингээд том болоод ирнэ. Мэдээж хорхоо шавж ядна. Тэгэхээр илүү их баагаад эхэлнэ. Тэгэхээр энэ жарахаан захс их том болоод ирэхээр тэр загсны төрсөн дахиад нэмэгдэн. Тэр чинь за энгийн үед тултайг бол өвдгийн дайны 200 төрс гаргадаг байсан бол тулгүй болсон гол чинь тэр чинь 400 гарч байгаа хгүй. Тэгэхээр 400-аас хэдэн дахиад жарахаа болоод ингээд энэ тоовор дараа жарахаа өсөд ивэл
эн чинь бүх нөөцөө хэрглэж дуусаад өөртөө цухтаад тэгээд тэр усаа шууд орхиж байгаа байхгүй. Тэр усанд юу ч байхгүй. Ямар хон нөхцөл байдалтай үлдэх юм. Ус харин ингээ хоос үлдэнэ. Хоос ингээ чанар нь. Бид нар ундны усанда хэрэглэхэд нөгөө тунгалаг байдал нь алдагдах юм яа. Алдагдана. Одоо эн чинь нөгөө шим бус шим бодисын эргэлтгээд байгаа энэ асуудал чинь өөрөө нөгөө усыг цэвэрхэн байлгах асуудал давхар явагдаад байгаа болохоор. Тэгээд окей за нууран дээр бол илүү тод гардаг. Гол ч нь бол яг ингээд урсаа явчихж байгаа болохоор харцангуй хүний нөгөө юу нь баг мэдрэх чадвар нь баг. Нуур ингээд дуусчвал нуурус дороо ингээд өмхөрөөд замгжаад тэгээд ингээд явандаа самтрах боломж өгчдөг байхгүй. Яагаад гэвэл усны ургамал чинь нартай үед хүчил төрөгчөө ялгаруулчихна ус руугаа. Нар байхгүй болохоор уснасаа буцаагаад хүчил төрөгчөө татчихдаг. Тэгэхээр тэнд нөгөө заасан амьдлах хүчил төрөгч байхгүй, хорхойд амьсгалах хүчил төрөгч байхгүй болчих. Тэр нэг иймэрхүү байдлаар сөрөг нөлөөтэй. Гэхдээ эн чинь шууд ингээд нэг жилийн дотор ч юм уу болчих процесс бас биш л дээ. Алсуураа ингээд тэр голын нөхцөл байдал улам дорооцоор байгаад тэг хамгийн сүүлд нь ширхэж. Одоо нууран дээр бол хамгийн гол ярих сэдв бол үгийн нуур байна л та тий. Нэгдүгээр Улаанбаатартай ойрхон. Хоёрдугаар бүх аялал маршрутын дунд нь. Ер нь тэгээд үгийн нуур бол загшдыг олон жил дижсэн. Тэгээд ер нь бол өөрийнх нь хэмжээнд ч их доошоо буурч байгаа гэдэг. Загсных нь тооч багасч байгаа гэдэг тий. Тэгээ бас усны шанарамж их муудаж байгаа. Нодлон гэхэд бас маш олон хүмүүс харьцны одоо харшил өвчлөл тэнд гарсан шүү дээ тий. Тэгэхээр үгийн нуурыг яг одоогийнхаа байгаа нөхцөл байдлаар цааш нь үргэлжлүүлээд байвал ямар дүр зураг гарч ирэх юм? Үгийн нуур дээр ер нь сүүлийн 5 6 жил үү. Ямар ч нэг 5 жилийн юуны биологи үргэлжлэлийн судалгаа явсан. Аюул сайн судалгаа явсан. Гэдэр биологийн явсан, замгныхын явсан. Тэр нь хамаатай бүх хүмүүсний явсан. Тэгээ тэр үеийн дүгнэлт юу гэж гарсан бэ гэхээр за үгийн нуур бол харьцангуй тогтвортой байна. Тэгээ өмнөхтэйг харьцуулахад бол мэдээж мяа тий. Бүр мяа очлоо бас арай болж явах хугацаа нэг асуудал. Хоёр дахь нь юу гэхээр энэ нуур нь хүний биед сөргөөр нөлөөлөх боломжтой замгны тархалт их байна. За энэ нуур дахиад энэ байдлаараа нэг хэдэн жил явчвал энэ нуурын одоо нөгөө нуураас олборлж болох загас гэж тэр загас 50 хүртэл орогдно. Одоо нэг 5 жилийн нөхцөл байдал муу бах те одоо бороогүй ийм байхад л ер нь бол хорогдол 50 хүртэл нэмэгдэх боломжтой гэдэг гэж гарсан. Тэгэхээр нэг асуултын хариуг олж чадаагүй. Тэр нь юу гэхээр үгийн нуурын экосистем ингээд бүрэн баларх гэдэг шүү дээ. Ингээд бүрэн балархад бүх юм байна гэж байгаа байхгүй. Хортой замг нь байна, тэ бохирдол нь байна. Усны ургамал хэтэрхий түрээд байна. Тэгээ нуурын хог хаягдал. Одоо хүмүүсийн хог хаягдал. За энэ байна. Ингээд ийм муу өгцөн зүйлэнд олон байхад үгийн нуур одоо л ингээд систем унгаач байгаад байгаагийн тэд нар яагаад гэдгийг нь олж чадахгүй. Юу тэрийг ингээд тэ унгаачихгүй ингээд бариад гэдэг асуудлыг одоо хариуг нь олохгүй явж байгаа бах. Өгөөгийн үед бол мэдээж олон жил одоо сүүлийн бараг л нэг 2000 хэд оноос хойш энэ 10 оноос хойш бол загасчихэд зогсоо зайгүн. Тэгэл өвлчүү зунчүү те үйл зөнгөөл балбаалаа. Угаасаа энэ загасчихэд мэдж байгаа. Яаж багсан бэ гэхээр одоо жишээ нь 5 жилийн өмнө үгийн нуурын дундаж алганы. Дахиад би нөгөө дундаж алгаан чинь нэг иймэрхүү байлаа шүү дээ. Энэ бол яг өгөөгөөс дундаж. За иймийг орчод өгөөгийн дунд загас. Иймийг орчлоо жоох юм байна. Буцаад тавьчихдаг юм. Инээс дэшээ томднор. Гэтэл одоо өгөөгийн дунд загас болчих. Хуучин юм байсан шүү дээ. Алганы тал өрөхгүй болчих чинь л гэсэн үг шүү дээ. Ингээ ерөнхийдөө ингээ 3 4 санжаар буурчаад байгаа болохоор тэгэл окей энэ загас сурхаан ч адилхан. Одоо ингээл группүүд байгаа шүү дээ тий. Тэд нар чинь мөс хүлдэнгүүтэл заа өвлийн нээл тэгэл нөгөө дүүлсэн зураг өргөө ингээл тавьцгаана. Тэгээд тэр зургаас ингээ харахад 10 жилийн өмнө үгийн нуур дээр 1 жилийн хугацаанд хэдэн том зурхаа гаргасан юм байна. Одоо үгийн нуурын том зурхаа гэдэг нь хэдэн санжтай байна. Хэд гарч ийн гэдгийг бодчвол энэ загас үнэхээр дуусаад байна уу? Үнэн удлаа юу тэгэл мэдчихнэ. Одоо жишээ нь метр 30 30-ууд үгийн хамгийн том нь биш байлаа шүү дээ. Том. Тэгтээ хамгийн том биш. 50 метр 50 та гардаг. Одоо бол 1 метр 10. За хамгийн том метр 30 ч юм уу. Багцааны гараад байгаа. Сая энэ сонгуулийн өмнө 5 жилээр зүүн бүсийг тэр чигээр нь хорих. За зүүн бүсээс нэгч уурга дэгээр ингээ загасчлах шүү. За мэдээж бүр чинь нөгөө нуур болохоор тэгээд олборлох юутай шүү дээ. Нөхцөлтэй. Иймэрхүү юм яригдж байгаад болцсон л да. Тэгээд загасчд бол мэдээж хэрэг загас бариад ингээ идээтэй дураараа байхыг хүсдэг. Тэгтээ нөөц тийм биш болохоор загасчд маань жоохон ухаажаатай нэг бодлоготой боломоор байгаа. Тэгэхээр 60 хэдэн санчтай чинь эргэжил илүү төлөг нь 20 хэдэн санчтай чинь нас бий гүцэв шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд авчвал
том нь үлдээ жижиг нь авчаад байвал том чинь үлдээл илүү олон төрс гаргаал том загсных ч илүү угаасаа амьдрах чадвар сайтай. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Том загснууд нь илүү чанартай төлөв нь илүү амьдрах чадвартай. Та болохоор хэрлэн голд 3 жилийн өмнөөс загас үржүүлж ихсэн гэж ярьсан тийм. Тэгэхээр одоо хоёлаа загас үржүүлэхтэй холбоотой яриа л та. Сая бол ингээд загас цөөрж байгаа байдал, цөөрснөөрөө байгаль орчин болон хүний амьдрал ахуйд гарах сөрөг нөлөөллийн тухай ярьлаа. За тэгвэл бидний чинь буцаагаад үржүүлэхийн тулд яах ёстой юм? Загас үржүүлэх гэж юу юм те? Та тэгээд бас яагаад тэр хэрлэн голд очиж загас үржүүлэх бас энэ тухайгаа хэлж өгч. Загас үржүүлгийг яг хоёр байдлаар л ерөн дэлхийн нийт ашиглаж ирсэн. Одоо ч гэсэн тэрнгээр л явж байгаа. Цаашдаа ч ерөн энэгээр л явах байх. Тэгээ нэгдүг нь юу гэхээр нэгдүг нь нөхөн сэргэх. Байгалыг нөхөн сэргэх зорилгоор загсыг үржүүлэх. Ховордоод байгаа айлныг загсыг сонгож аваад зөрүүдийн орчинд үржүүлээд тэгээд тэр ховордоод байгаа загсаа олон болгоо тавих. Энэ нь бол нэг 10 жил ч гэдэм үү яг хөө зүйлээсээ шалтгаална. Иймэрхүү хугацааны дараа үр дүнгээ өгнө. Ер нь голын том жижигээс шалтгаална, зүйлээс шалтгаална. Нөгөөх нь болохоор аж ахуйн зорилгоор. Энэ нь бол яг цэвэр олборлно. Та одоо 1000 загс үржүүлээд тавьсан бол 1000 загсаа хоолж жоод 10 сарын дараа ч юм уу 8 сарын дараа бүгдийн шүүгээд зах дээр гарахыг аж ахуй гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ зорилгоор үржүүлэхийг аж ахуй. Нэг ийм хоёр журмаар үржүүлж ирсэн. Манайд бол аж ахуй бол байхгүй загсны. Тэгэхээр дандаа хүн сэргээх зорилгоор хийгдэж байгаа үржүүлгэнүүд байгаа. Манайд чинь одоо 80 онд, ер нь 80-аас 90 онд 90 оны их үед 3 удаагийн 3 зүйлийн загс үржүүлэг хийгдсэн зориултын аргаар. Тэр нь тул зэв загсыг доктор Минцаахан, доктор Эрдэнэт асан нар цагаан нурт жишгтийн гол дээр тул зэв загсыг үржүүлсэн. Энэ дээр энэгээр стандарт гаргасан. Нөгөөх нь болохоор буур нуур дээр булуу цагаан болон бусд Эрдэнэтэд булуу цагаан загсыг, нөгөөх нь болохоор хөвсгөл нуур дээр хөвсгөл хадран загсыг зөрүүд аргаар үржүүлж ингэж анхны сүр тавьж ийсэн. Тэгээд өмнөөс хойш чинь 2012 он шиг санаад байна. Туул голын хажууд загс үржүүлгийн лаборатори байгуулагдаад хотоос 100 км-ийн зайтай юм да. Энэ маань ингээд үйл ажиллагаа явуулсаар байгаа одоо 25 өрлөө нэг 2-3 жил завсарсан баг завсраар нь тэгтээ үр дүн гараад ирсэн. Туул голын загс бол мэдгэдэггүйц их болсон. Дараагийнх нь бол чулуут тул. Одоо нэг 7 жил болж байна уу да. 6-7 жил. Энэ бол бас үр дүн гараад эхэлсэн байх хэвээр. Ягаад чулуут тул гэсэн үү? Тий. Чулуут тул төсөлгээд чулуут голын хажууд алтаадын гол гэж байгаа тэр гэдэг. Энэ нөхдүүд бол үр дүн гарцсан байх хэвээр. Дараагийнх нь манайх болж байгаа. Тэгээ манайх чинь түрүү 3 жилийн өмнөөс эхэлсэн. Бидэд одоо би нөгөө загсны мэрэгчлээ яг шинжлэх ухааны зүгээс загсыг сонирхоод 20 жил бол. Тэгээ энэ хугацаанд тэгээд янз бүрийн газрууд ажиллаж ийлаа. Тэгээд буцсан л доо ажилласаа гарчаа. За яж одоо өөр юм хийх үлээ, яах үлээ. Гэтэ яагаад яг өөрөө тэгээ өдөртөө толгоолоод чи ингээд нэг гол дээр хийж үзэж болохгүй юм бэ гэсэн санаа төрөөд тэгээ мэдээж хотод ойрхон газараа сонгосон. Тэгээ хэрлэн голыг сонгодог учраас маань нэгдүгээр тэр хотод ойрхон. Хоёрдугаарт хэрлэн голын онцлог өөрөө ихсэн. Энэ гол маань өөрөө дээд хэсэгтээ бол хүүт устай. Уулархах газраас хурдан урсгалтай голууд хүүт устай голууд нийлээд сутгаж байгаа бол хэрлэн баяуулаанаас доошогоо талын шинж. Тэр энд бол усны температур бүлээхэн, усны булангартай нөхцөлөд үүсчихэж байгаа. Хэрлэн гол маань өөрөө далайн нурт цутгадаг. Тэгээ далайн нурт өөрөө бүлээн усны загстай, хүүт усны загс байхгүй. Тэгэхээр хэрлэнгийн тул зэвг хадран ч юм уу эднэр ингээд байхгүй болчвол устчвал бид нэр ингээд тэндээс нөхөж тавьж чадахгүй болчих жоох. Ононгоос тавьж болохгүй. Он ч ингээд тусдаа систем тий. Тусдаа ононгийн зэвг байсан. Ононгийн зэвгийг хэрлэн дээр авчраад чи хэрлэнгийн зэвг гэж болохгүй шүү дээ. Тэр чинь хэрлэнгийн өөрийн зэвг байх хэвээр. Гэдэг үүднээс бид нар нөгөө дээр байгаа нэг хөрхий тэр хэрлэн баяуулнаас дэшигээ хэрлэнгийн хүртэл тэнд байгаа нэг хідэн тул хідэн зэвг хідэн хадранг биднээс ингээд тордож үзэх хэвээр хамгаалах, үржүүлэх, судлах хэвээр гэж үзээд тэгээд хэрлэн сонгосон. Загас үржүүлэн гэхлээр яадгийн. Би одоо бол түрүү танаас сонсохлоор малд зохиомл хийлдүүлэг хийдэг шиг загасны зохиомл хийлдүүлэг хийж байгаа юм да тий. Тэгээ ер нь яг уу энгийнээр хүмүүс тэгээ энгийнээр яаж өгөөч. Яг уу энгийнээр бол хийсвэрээр хийчихэж байна гэсэнтэй ерөнхийдөө ялгаагүй. Гэхдээ би яг процессор нь яриад өгье. Одоо ингээд 4 сарын 10-аар биднээс гол руу яв. За яамнаас шүрэл авчаан тийч нөгөө хоригтой үе болохоор за бид нэр ингээ хулгайжил хийгээгүй те чинь сайн сайхны талаас шүрэл бүх юм байна гээ үзүүлээд тэгээд гол дээр очиод загсаа барина. За том загснуудаа. Тэгээд ирэмээр нь ялгана. За тэгэхээр тэр чинь бас уул нэм шаардлага
байгаа штэ бас тий. Одоо биений хувьд за тэдэн санжаас дээш загсыг их сөрөгт барин үйлдвэрлэх байдлаар гэлдэг тий. шүү дээ. Үйлдвэрлэх байдал юмнууд бол байдаг. Гэхдээ манайд яг энийг барах аюу хэцүү. Ялангуяа хэрлэн дээр. Бид нар чи эхний жил 40 хэдэн загсны зөвшөөрлөлтөй яваад тэгээд за нэг 24 5 загс л байсан. 14 ус тулж байгаа штэ. Голоо ингээл туулаад. Тэгээ нэг 10 хэдэн загс. Хоёр дахь жил 80 загсны зөвшөөрлөлтөй явахад 40 хэдэн загс ч юм. Загс нь байхгүй байгаа юм уу? Тий байхгүй. Бид нэг хаагаал яваад штэ. Өдөр болгон одоо ингээл машиндаа суугаал тэн дээр буучаал тэндээсээ явгуу ингээл голоо ингэж дагаж алхаал. Тэгэл загс өрөж машин руу өгчөөл ингээл доошаваад идэхгүй. Тэгэхээр ингээд загс нь их сүрэг тийм бага байгаа болохоор үрдүн ингээд харцангуй төсөөлсөн шиг одоо юу гэдэг зорилт руугаа хүрэхэд хэцүү болчиход байгаа. Их сүрэг сайтай газраас бол 150, 300 бол авчиж болно 300 мянгаыг. Их сүргээ ингээд хэмжичлээ штэ те. За энэ жижиг юм байна, энийг 50, энэ гайгүй байна, энийг авъя гэдэг ингээд барьсан загсаа дахиж нэг ялгачаад тэгээ үлцэн ирэмээ хүлээж агаад төрсний зэрэг боловсролт гэж байдаг байхгүй. Одоо юу гэдэг нөгөө үр тогтоох чадвар байна штэ те. Болоогүй бол тэр чинь үр тогтохгүй те. Тэгэхээр яг тэр болцоонд харуулж агаад болсон үед нь мэдээ алдуулаад тэгэхгүй бол нөгөө төч ингээд ширээн дээр дэлж байгаа надад бас гидсэн шахаж байгаа болохоор хөөх юмт ингэм. Тэнгүүд л нөхдүүдийг мэдээ алдуулчаар ингээд дэлж байгаа. Тэгээд уртын хэмжээ, жингийн хэмжээнүүдээ аваад тэгээд имэс төрсийн шахаж аваад тэгээд төрсөө грамлчаад 1 грамд хэдэн төрс байна гэдгийг бас ингээд тоолцоод дараад нэр загснуудаа яг адилхан хэмжээснүүд аваад үрийн жингийн холж ус хийгээд бутгаад одоо энэ чинь нөгөө үр тогтоох процесс явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ хотоож утгаж агаад тэгээ үндсэндээ угаагаад тэгээ ус өртөө чинь. За ингээд их сүргийн ажил дуусчих. Тэгээ бүх том загснуудаа гол руугаа буцааж тавиад одоо нөгөө төрснүүдээ маллна. Энэ төрсний маллгаа бол ингээд температур, хүчил төрөгч хоёр бол яг голлох үзүүлэлт. Тэгээд мэдээж температураа өндрөөшөө гаргаж болохгүй. Эсвэл бүр болгочих болохгүй. Яг нөгөө дунтлаа барих хэрэгтэй болохоор дунтлаа бариад явж итэл чинь нэг 20 за нэг 30 хоногийн дараанаас төрс дотор нүд үсээд эхэлдэг байхгүй. Тэгээ нүд нь үсэхээр яг бус тэрхтэн нүд үссэн байгаа л да. Тэгээ нөгөө энгийнүүдээр харахад аягүй тодорхойдог. Тэгээ нүд үсэнгүүтэл ингээд нуруу ингээд бүх юм үсээд тэгээ дахиад нэг 10 хоногийн дараа төрснөөс хагарна. Тэгээ яг энийг бол авгалтай гэж байгаа. Загсны авгалтай гэдэг. За энэ юу вэ гэхээр ийм шар урагтай. Шар урагны юм том сэлж чадахгүй. Тэгээ тэр шар ургаа нэг 7-оос 10 хоног идээд тэгээд сэлүүрүүд нь ургаад гүцээд ирэхээ алд сэлээд эхлэв штэ. Тэр үед нь гаднаас нэмэлт хичээл өгнө. Одоо энэ дэр нөгөө түрүү ярьсан залгамгуул тавьчны үндгийг амилуулж агуулдаг нөгдөг гэдэг. Яг энэнгээрээ дахиад нэг 7-оос 10 хоног хооллоод тэгэл үндсэндээ жараах болчихж байгаа. Тэгэхээр тэр нэг 2-оос 2.5 см-тай жараахаа гарч ирнэ. Энийг дахиад хооллоод иж болно. Тэгээ нөгөө жараахаа анх нөгөө нэг юм жижиг агуултаагаар хоол. Тэгэхээр эн чин 2.5 см-тай болчихоор ам нь томроод жижиг хоол идэхэ басчих жоохгүй. Тэгэхээр илүү одоо тэрнээсээ том хоол өгөхтэй болчих. Тийм том хоол байвал өгөөд иж болно. Байхгүй л буцаад тавьчихна. Ингээд ерөнхийдөө нэг үржүүлгийн ажлын юу дуусч байгаа. За ингээд 140 мянган жараха голд тавьчихжээ. 3 жил болж. За тэгэхээр энэ 140 мянган маань одоо усанд орлооч бас нөгөөдөл нь барьж идэн тэгээ амьд өргөх хувь нь хэд байдгийг. Тэгээд дээрэс нь хэдэн жилийн дараа энэ үр дүн гарах вэ? Одоо голын бүх нөхцөлөд хэв юм байгаа. Дундаж байгаа үед бол 20% 4 жилийн дараа. Тэгэхээр 80% нь бол тэгэл тийм 80% тэр 4 жилдээ ингээд шугуунд баригдаад өөрөөсөө баригдаад хүнд баригдаад ингээд тусчих. Окей, ингээд 20% бий үүсэн. Голын нөхцөл байдал хүндтэй. Ингээд ийм хэцүү байвал 1%. Гэтэ энэ 1% гэдэг чинь бол хамгийн хэцүү гэсэн үг. Одоо ингээд ган гачигтай те бороо аахгүй маш бага гэдэг юм уу. Ингээд бүх нөхцөл нийлцсэн байхад 1% нас бий үүсэн. Дундаж байвал 20%. 60% байвал мэдээж 50% ч юм. Үржүүлэгч юм болж жоохон бас бэрхшээлтэй юм байна. 140 мянган хийгээд 4 жилийн дараа эхлэж 20-30 мянган загас амьдулдаг юм байна. Тийм. Нөгөө 40 мянган загас чинь маань бүгдээрээ нэг барьсан ч цаана бас хүрхгүй лээ. Тийм мэдээж тэрийг бол хүрх. Тэгэхээр нөгөө загас ингээд одоо хичнээн алаагүй ч гэсэн ингээд ам сэтгчээд буцаад тавихлаа тэр чинь шарах үрвсэн. Тэгээ тэрний бас хорогдол ямар байдаг юм бэ вэ? 10-аас 20% байдаг. Энэ нөгөө загас болгон дээр ингэж наривчлж гаргаагүй тоо байхгүй юу? Дэлхий дээр яг адилхан цэнгүүсч бай далаач бай. Тэр ерөөдөө нэг юм 20%-ийн тоо яригддаг хамгийн дээдл нь. Гэхдээ энэ загасчны туршлага болон загасаа зөв барьж тавих техник эзэмшсэн үгүй юу гэдэг асуудалтай холбоотой шууд. Одоо жишээ нь ингээд загасаа өгөөшөө ингээд хитрхи их тавьж өгөөд хоолойг ингээд авуулаад эсвэл ингээд заламгаар нь тэглүүлчихээр
энэ бол айгүй хэцүү байхгүй. Ер нь бол шууд хөл. Тэгэхээр туршлагатай бол тэр хүн энэ хоош цааш нь залгиулгүйгээр наан ногт нь дэгийг зоогоод эн чинь яг ингээд дээд доод дээр нь уул нь яс штэ. Яг энд нь ингээд дэгийг зоочвол окей тэр ямар ч юу асуудал байхгүй. Тэгээ цааш нь оруулчихвал нэг хэцүү. Ингээ асуудал үүснэ. Хоёрдугаарт юу гэхээр нөгөө зөв барьж тавих. Тэгэхээр манайхан ч одоо ингээл харж яхад уургаа шидчихэл өөрөө ирэг дээр тэгэл ингээл татсаар байгаа л эргийн чулуун дээр баахан ингэж тонгочуулаад тэгэл нэг зураг авахулах гэж ингээл барайл нөгөөх нь тонгочвол дахиж унаал. Тэгэл нэг бөө юм болж ижил нэг зураг авахуулаад тавьчих шиг баг. Тэгээ энэ бол нэгдүгээр мэдээж буруу. Тэр хүн өөрөө нэг энэ хүртэл усанд туулж ороод загас хүрээд ирэхээр нь сэлүүрнээс ингэ сайхан барьж аваад гидснийхэн доор бас тий. Гээд айтайх ингэж өргөөл зураг авахуулаа ингээл тавьчих юм байхгүй. Тэр ирэг дээр гаргаал ингээл заламгаар гар ургаач ихэд ах ямар ч шаардлага байхгүй. Оп. Иймэрхүү байдлаар тавьчихвал одоо ингээд нөгөө хорогдох хүчин багасаад. Үржүүлэг хорогдол гэдэг нь хоёр сэдвээр төр яриад байна шүү дээ. За тэгэхээр Монгол орнд загсыг ингээд үржүүлэхэд бол таны нэр дурдсан газрууд бол жилдээ нэг 500-600 мянгаас илүү бол жарахаа бол гол тавьж чадахгүй байна гэж. Тэг яг нийлээд одоо нэг Монголд ажиллаж байгаа газрууд нийлээд тэгэхээр нэг 20%-аар нь бодож үзэх юм бол жилдээ нэг 100 мянган загс одоо нөхөндөлчих боломжтой. За ер нь бол ингээд санхүүжил бодлого тэгээд бас олон нийтийн ингээд байгаль орчинд ингээд хандсан хандлага ингээд эерэг байгаад явах юм бол Монголд загсыг хаана үржүүлвэл боломжтой байв. Би ингээд сонсглоо бас эн чинь цаана эдийн засгийн бас их асар их боломж болцоо харагдаад тах шиг байхгүй. Бид нар өөрсдөө биологийн мэдлэг, ойлголт, технологийн асуудлууд наан ингээд одоо манан хөшиг шиг харагдаад байгаа бас яг эднийг даваад гарах юм бол цаана бас маш хэмжээний боломж байгаа юм шүү те. Тийм боломжтой. Одоо ингээд битээдэргүй байгаль маань өөрөө ингээд ус багтай жилмэл хэцүү жилүүд таарад дээр нэмээд нөөц юм байна. Дээр нэмээд агнуур ийм сонирхолтой. Тэгээ загас агнах сонирхолтой хүмүүс ийм байхад загас үржүүлгийн төслүүд, нөхөн сэргийллийн төслүүд бол ханаа чи юугаа ч хийж чадахгүй. Гэтэ энэ дээр юу ийх вэ гэхээр нэгэнт тэр иргэд дуртай тий. Тэд нэр ингээд шууд хорчих гэхээр бас болохгүй шүү дээ. Байгалаа сайхан аялаад кафе аваад явж явах зүг. Тэгэхээр ям юм уу төрийн бодлогын хэмжээнд бол шууд л яг үндсэндээ энэ 1-2 нуурын дээр загас найчгүй байгалах хэрэгтэй. Улсаас хөрөнгө санхүүгийн тавиад тэгээд дотоодын бага мэргэжлэнүүдэд ашиглаад тэр нуур чинь аж ахуйн зорилгоор үржүүлэх юм, нөхөн зэрэг зорилгоор үржүүлэх юм. Энэ хоёр зорилгыг нэг дор авчирчгаар нэг давуу тал. Хоёр дахь давуу тал нь юу гэхээр одоо Монголын зах зээл дээр зарагдж байгаа. Яг Монголоос олборлсон бүх загас бараг тэр чигээр болгоон загас байхгүй юу? Ер нь зөвшөөрөл аваал ингэдэг нь цөөхөн. Бараг 100-аас 5-6% л 6 л зөвшөөрөл авдаг. Тэгэхээр нууран дээр юм болчоо загсаа үржүүлээд зах зээл дээр гаргачвал нэгдүгээр загсны үр нь хямдарна. Загсны үр нь хямдрахаар нөгөө шунлын зорилгоор загс агнаатай тэнд дор очиж алчаад энд зарах гэж байгаа хүмүүс буурна. Ашиг болчлоо шүү дээ. За тэгвэл тийм олон загс алахгүй зөвөр өөртөө л ингээ гэдэг хандлага руу явах бах. Гурав дахь нь бол мэдээж нөгөө эдийн засгийн үр ашиг. Одоо ингээд жижиг зэвгээр төсөөлөхөд анхны удаа төс шахчихъя гэж төсөөлөхөд 1000 төгсөхгүй юу? Тэгэхэд 60 санчтай, 65 санч, 70 санчтай загас нь чинь 6000, 7-8000 цагийг гаргаж байгаа байхгүй. Тэнгүүт л нэг ингэж хал 1000 загас. Тэр загас нь том байвал 7000 загас, жижиг байвал 1000 загас. Загасны өөрийнх нь үржлийн онцлог байдаг болохоор энэ аж ахуйн чиглэлээр явах нь үр ашгийг нэмэгдүүлнэ. 100 загас малах уу 1000 загас малах уу гэсэн асуулт байхгүй. 1000-ыг бол мэдээж ашигтай үстэй. 900-ийн зарчин 100 их сөрөг. Тэгээ 100-аасаа дахиад ингээд процессд оруулчихаар өөрөө нөхдөг бизнес. Тэгэхээр жоохон цавх цаавна. 1-4-5 жил. Нэг ийм яриа байгаа шүү дээ. Одоо ингээд савлсан жингэсэн загаснууд ихэнх нь хөвсгөлөх гэсэн л байдаг л да. Гэтэ хөвсгөлөхээс илүү бүр Монголын баруун зах ачид нуур, үүрэг нуурнаас ирдэг болтой юм тий. Тэгэхээр манай Монголын одоо энэ өргөн удам нутагт байгаа цөөн хэдэн нуурны яг хаана загсыг үржүүлэх боломжтой. Одоо тэгээд баруун талд нэг жишээ нь одоо толбон орч байдаг юм уу? Зан дээр гэдэг утгаараа юу? Тэр нөгөө төвтэй ойрхон. Тэгээд эрчим хүч. Тэргээл дулдуу. Цаагуур ингээд ойрхолт тий. Цаагуур ингээд өөр нуур зөндөө бий л дээ. Цаа нуур. Тий. Тэгэл тэр нууруулаас илүү толбон ингээд бүх юмтайгаар илүү дээр юм болов. Хоёрдугаарт мэдээж үе нуур, гуравдугаарт тэрхийн цагаан нуур, дөрөвдүгээрт одоо буур нуурч гэдэг юм. Бүс болгонд аж ахуй өсгчүүлэн чинь өөрхөн загсаа үржүүлээд нөөцөн ч байгаа даа. Аялал жуулчлал ч хөгжин дахиад
аж ахуйн хөгжиж байгаа. Тэрхийн цагаан нуур, бөөр нуур хоёр дээр нэг юм асуу. Гэхдээ тэрхийн цагаан нуурын дээр 10-аад оны дунд үед нутгийн удирдлага нь хятад компаниудад загас олборлох зөвшөөрөл өгөөд 20,000-ыг олборлж болно гэсэн боловч нөгөөдөл нь нэг эргээс нөгөө эрг хүртэл нь тор тавьсан гэж тайлстай. Тэгээ бараг 60,000 тонн загас ангасан гэж. Тинчээс 60,000-ыг агнчихлаар буцаагаад хэрвээ бид нар 60,000 загас тэнд одоо үржүүлж бий болгохыг бол хэдийн их хэмжээний хугацаа шаарддаг. Одоо 60 гэдэг маань нөгөө 20% шүү дээ. Тийм. Тэгэхээр 20-60 бол 100, 60-ыг 300. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн бага хүчин чадал тэрхийн цагаан нуур дээр ботогдоход 300,000 жарах авах хэрэгтэй. Дээр нь бол 300-аас доош байж болохгүй. Тэгэхээр 300-аар бид нэр 4 жил хийчихээр сая 200 тий. За 5 дахь жилээс эхлээд энэ нөгөө анхны жараа нөхцөн. Дахиад тэр чинь нэг хэдэн нөхдүүд байгаа шүү дээ. Тоон дараагүй. Ийм нөхдүүд дүүсээд эхэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нөхөн сэргээхэд 300,000-аар 4 жил тэрхийн цагаан нуур дээр хийх хэрэгтэй. Бөөр нуурын тодорхой хэмжээнд орд түвшин газар нутагт хамаарч байгаа. Бөөр нуурыг бол олон жил бол хятад загсыг маш хэмжээгээр барьж ийн гэж хэл ам хийдэг тий. Одоо тэгээд Монгол ш урдлын талдаа тэр загсчлахын нөхцөлөд нь ямар хөө зохион байгуулалт байдаг вэ? Бөөр нуурын 8% хятадын мэдлэлт байдаг. Тэгээд өмнө нь бол ер нь ингээд наашаага цөмөрж орж иж аюу загс агнадаг байсан байхгүй. Өвөлч тэр зунч тэр. Тэгээд хэлэн усны хилцээргээд бас нэг юу байдаг те хоёр улсын харилцаа наашаа цаашаа гээд иймэрхүү нөхцлүүд үүсээд тэгээд бөөр нуур дээр нөгөө хулгаагаар загс агнахыг одоо хятад төрчиж байгаа юм л да хуулиараа. Тэгэхээр маш цөөрсөн. Тэгээд тэд нар тэр 8% яаж ишгэлж ийнө вэхээр байгууллагууд болон тэр загс аж ахуй эрхэлж чадах боломжтой тэр хүмүүст нуурын иргэг дээр нь эрэг болон нуурнаас нь ингээ газар зааж өгсөн. Заагалж. Би нэг аж ахуй яа гэхэд чамд хэдэн га хэрэгтэй. За над 10 гэвэл над 10 ч юм өгдөг. Иймэрхүү байдлаар тэр 8% цаадуулчин байгууллага загас үржүүлгүүд хуваагаад өгсөн. Тэр дотроо нөхдүүд яг загсаа үржүүлээл иймэрхүү жарахаа болохоор нь гаргаж тавиал. Тэгэл нэг хэдэн сарын дараа 8-аас 10 сарын дараа 1 кг шүүж авчиад өчтдөг ч юм уу. Эсвэл илүү удаа илүү том болгож жагаад зах зээлд гаргадаг. Иймэрхүү чиглэл байгаа юм бил. Тэгэхээр яг нөгөө хууль бус агнуур бол хятадын талаасаа үндсэндээ за бараг зогссон гэх юм уу та тий. Одоо манайхан л гэж байгаа гэсэн. Энэ хятад бол тодорхой хэмжээгээр яг байгаль орчинд хандсан ажил ихлээр яг ямар юм байх хэвээр ямар одоо шинжлэх ухааны үндсэлтэй зарчимтай юм байх хэвээр яг тэрийг хийгээд тавьчихдаг бас нэлээд бүтээлч ард юм шүү дээ. Тэгэхээр тэдний боловсруулсан загварыг бид нар дагаад одоо Монголд одоо яг иймэрхүү төлөвлөлтөөр Монгол загс үржүүлэх хийе гэх юм бол ихэр одоо авч болох үс туршлага болгож болох үс. Мэдээж бөөр нуур өөрөө бүлээсний загстай болохоор яг адилхан. Та өөрчиг адилхан шүү дээ. Тэгэхээр бүлээсний загсан дээр бол ямар ч асуудалгүй энэ бөөр дээр явж байгаа тэр хятадуудын арга бол окей асуудал ахгүй. Хүүтүүсний загсан дээр технологийн болон жоохон гормын юмнууд өөрчлөгдөж тэгжиж зэвг хадран дээр орж ирнэ. Тэгвэл нөгөө талаасаа бол хятад асар их хэмжээгээр загас өөрсдөө үржүүлдэг тий үйлдвэрлэдэг гэсэн үг. Ингэдэг боловч хятад зэрлэг байглаасаа уурмуургаар ялангуяа загас бариулах тун дургу. Ер нь одоо ингээд манайх шиг ингээл тий Улаанбаатарт буугаал шууд туулын дэшээ яваал гачуур дээр очиж юм уу тэрж дээр очивол уурга шидэд идэг тийм юм байхгүй. Энд чинь зөвхөн та нууран дээр загасчил. Нууран дээр загслахтаа та аж ахуйн зорилгоор бол ийм ингэж ажиллана. Аж ахуй бишээр зүгээр ингээ уургаар барих гэж байгаа бол гэсэн нэг айгу сайн заагаад өгсөн хуулийн заалт. Нэгээ ч нөгөө загсчд бүгдээрээ мэддэг. Тэнгүүт хятад зэрлэг загсныхаа нөөцийг хамгаалж авч үлдсэн ч гэсэн энд дахиад загс үржүүлэхтэйгээ дахиад аж ахуй, дахиад нөгөө аялал жуулчлал спорт бүгдийг авч явж чадаад байгаа байхгүй. 20 тонн тул агнадаг байсан гэж ярьсан тийм. Одоо буур тул хэд баригддаг. Одоо жилд нэг 5-6 ширхэл байгаа болов. Ер нь тэрнээс цөөхөн 20,000 кг баригддаг байсан тул одоо 5-6 ширхэг тийм ширхэг. Яг хөө килограмм бол за яг нэг 15-тай 6 ширхэг гэдэг ч хэдийн те. 160 тийм 100 л. Тэр ерөнхийдөө 200 дахин борсон гэсэн. Тий. За үзэгчтэй хаантай усын цэцгийн амлалтаа газрын тухай өгүүлж байгаа подкаст маань өнөөдөр бас загсны тухай нэлээд удаан ярилцлаа. Таны хувьд одоо ярилцлагын үеэр хэлмээр байсан те. Миний асуугаагүй тийм зүйл байна уу? Хэлмээр байсан юм бол одоо ингээд нэг үе утгад харьцангуй голууд судалгаа айгүй хийж байна. За ингээд онон гол гэхэд тулын шижид хөдөлгөөн, тулын тоотлогоо, нөөц гэдэг юм уу. Ерөө гол гэхэд одоо ингээд бас тулын шижид хөдөлгөөн гээл загсны судалгаанууд ихээр явагдаж байна. Мэдээж энэ үр дүнг эргээр ашиглахын тулд энэ загс үржүүлгүүд чинь үйл ажиллагаа явуулж байгаа.
огт шаардлагагүй газар руу загас үржүүлэх хийхгүй ч гэдэм үү. Иймэрхүү байгаа болохоор та хэд маань үзэгчд загасчд маань болж өгвөл том загсаа бити халаарай, том зэвэг тул одоо ингээд нэг юм загасчдын хуучин өлөг болсон ийм нэг худлаа сургаалх юм өвгүү зөндөө явдаг энд бити итгэхээсэ гэж л хэлье да. Тэр нь юу? Одоо ингээд метрөөс дээш тулыг алж болно. За гэдэг юм яриа айгүйх байдаг. яа. Гэхдээ яах нөгөө бус загсаа дуусгаад байна гэдэг аахгүй. Зөв хатран цөөхөн болчлоо. Тэгээ энэ тулнууд нь ингээд бус загсаа идээд байна. Тэгээд ч метрөөс дээш тул үрждэггүй гэсэн нэг юм ховж ив те. Ийм явдаг. Метрөөстэй тул гэдэг чинь үндэ нэг 20 настай л тулахгүй юу? Ихээр утгад 50 наслан те. Тэгэхэд 20 гэдэг чинь дөнгөж тал ногоос те. Эд залуу. Багт нэг биологийн шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл. Тэгээ үндэслэлгүй худлаа. Нөгөө загсны нөөц цөөрж байгааг загсчид дээр биш хин нэгэнд буруутгах гэсэн юм хандлагууд байгаа байхгүй. За харгалгуу дандаа буруутгадаг. Тулыг буруутгах чинь те. Иймэрхүү буруу юм битгий итгэж загсчдаа. Тэгээд том загсаа тавьцгааж маар байна л гэж хэлээ. За тэгэхээр бид нарт энэ загастай холбоотой, устай холбоотой өөрийнхөө мэдлэг туршлагыг хуваалцаж бас нэлээд өргөн зэдвэр яриа өгсөн танд баярлалаа. Хойлоо нар бууж жаргалтал ярилцлаа. Тэгээд таны одоо цаашдын ажил үйлсэд бас өндөр амжилт хүсье. Олон загсыг үржүүлж энэ олон цэнгээг устгах гол горхнуудаа харилж хамгаалж авахыг одоо хүсье өрөө. Баярлалаа танд. За баярлалаа. За